Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээл математикийн энгийн төсөөлөл цэцэг сэдв. Зорилго 10 хүртэл оноош тоолох, өнгөний ижлийг зөв олж холбох, дээр дор гэсэн байрлалыг мэдэх. Энэ юу вэ хүүхдүүдээ? Цэцэг байна. Хэдэн цэцэг байна вэ? Нэг цэцэг байна. Одоо хэдэн цэцэг байна вэ? 2 цэцэг. Хэд болсон бэ? 3 цэцэг байна. Хэд байна вэ? 4 цэцэг. Хэдэн цэцэг болсон бэ? 5 цэцэг. Хэдэн цэцэг байна вэ? Тоолоорой. 6 цэцэг. Долоон цэцэг. Найман цэцэг. Хэд болсон бэ тоолоорой? 9 цэцэг. Нийт хэдэн цэцэг байна вэ хүүхдүүдээ? 10 цэцэг. За, бүгдээрээ одоо эхнээс нь тоогоо нэрлээд явъя. Хэдийн тоо гарч ирж байгааг хэлээрэй хүүхдүүдээ. Энэ хэдийн тоо вэ? 1-ийн тоо. 1 дахь цэцэг. Хэдийн тоо вэ? 2-ийн тоо. 2 дахь цэцэг. Хэдийн тоо вэ? 3-ийн тоо. 3 дахь цэцэг. Хэдийн тоо вэ? 4-ийн тоо. 4 дахь цэцэг. 4-ийн дараа хэдийн тоо байдаг вүлээ? Хэдийн тоо вэ? 5-ийн тоо. Хэдийн тоо вэ хэлээрэй? 6. 6-гийн дараа хэд байдаг вүлээ? Хэд вэ? 7. Хэдийн тоо вэ? 8. Хэдийн тоо вэ хүүхдүүдээ? 9. 9-ийн дараа хэд байдаг вүлээ? Хэдийн тоо вэ? 10. Бүгд хэдэн цэцэг байна вэ хүүхдүүдээ? Бүгд нийлээд 10 цэцэг байна. Цэцгэн дээр юу суусан хүүхдүүдээ? Ирвэхээ вэ? Хэдэн ирвэхээ байна вэ? 1 ирвэхээ. Цэцгэн дээр хэдэн ирвэхээр суухал бүгдээрээ харъя. Хэд болсон бэ? 2
Бүгдээрээ тоолоод яваарай. Хэдэн ирвэхээ эрт суух нь уу? 3 цэцгэн дээр 4 дахь ирвэхээ ирээ суучлаа. Нийт 4 ирвэхээ байна. Дахиад 1 ирвэхээ ирээ суучлаа. Хэдэн ирвэхээ болсон бэ? Нийт 5 цэцгэн дээр 5 ирвэхээ ирээ суучлаа. Цаана ирвэхээ суугаагүй хэдэн цэцэг байна вэ? 5 цэцэг байна. Дахиад ирвэхээ ирээ суучлаа. Хэд болсон бэ? 6 ирвэхээ. Хэд болсон бэ хүүхдүүд ээ? 7 ирвэхээ. 7 цэцгэн дээр 7 ирвэхээ ирээ суудсан. Хэдэн цэцгэн дээр ирвэхээ суугаагүй байна вэ? Тоолоорой. 1 2 3 цэцгэн дээр ирвэхээ суугаагүй байна. Дахиад 1 ирвэхээ. 7 ирвэхээ дээр дахиад 1 ирвэхээ нэмэгдлээ. Хэдэн ирвэхээ болсон бэ? 8 ирвэхээ. Цаана ирвэхээ суугаагүй хэдэн цэцэг байна вэ? 2 цэцэг байна. Найман ирвэхийн дээр дахиад 1 ирвэхээ нэмэгдлээ. Хэд болсон бэ? 9 ирвэхээ болсон. Ирвэхээ суугаагүй 1 цэцэг үлдлээ. Дахиад ирвэхээ эрт суух болов? Дахиад 1 ирвэхээ ирээ суучлаа. Нийт хэдэн ирвэхээ болчих вэ? Тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 9 10 нийт 10 цэцгэн дээр 10 ирвэхээ эрт суусан байна. Энэ юу вэ хүүхдүүд ээ? Дээд талд нь өнгөнгийн ирвэхээ байна. Доод талд нь өнгөнгийн цэцэгнүүд байна. Тэгвэл бүгдээрээ ирвэхийг цэцгэн дээр суулгацгаая. Өнгөөр нь ижлэр нь олоорой. Эхний ягаан ирвэхээ аль цэцгэн дээр суух вэ? Ягаан цэцэг хаана вэ нэ? Мөн хүүхдүүд ээ? Тийм ээ, мөн байна. 2 дахь цэцэг. 2 дахь цэцгэн дээр ирээ суучлаа. За тэгвэл 2 дахь ирвэхээ аль цэцгэн дээр суух бол ямар өнгөтэй байна вэ? Өнгөнийх нь ижлийг олоорой. Хөх өнгөтэй. Тэгвэл хөх өнгийн цэцгэн дээр очиж суух нь вэ шүү дээ. Олбоорой. Мөн үү хүүхдүүд ээ? Мөн байна. 3 дахь ирвэхээ аль цэцгэн дээр суух вэ?
Ижилхэн цэцэг хаана байна вэ? 5 дахь цэцэг адилхан шар өнгийн дотор тал нь улбор шар өнгийн байна. Хүүхдүүдээ зөв байна. 4 дахь хэрвээхний ижлийг болоорой. Аль цэцгэн дээр сухвал яагаад шар өнгийн цэцэг хаана вэ? Нийл ягаан өнг шар өнгөтэй цэцэгтэй холбоорой. Мөн үү хүүхдүүдээ мөн байна. Дараагийн хэрвээхээ зөв олбосно хүүхдүүдээ зөв байна. Улаан хэрвээхээ улаан цэцэгтэй холбосон. Мундаг хүүхдүүдтэй баярлалаа. Гэрт байдаг тасалгааны цэцэг хаана байдсан бол хүүхдүүдээ? Энэ цэцэгнүүд хаана байна вэ? Цонхны давцсан дээр байна. Өөр хаана байдаг вэ хүүхдүүдээ? Гэрт ширээн дээр, сандал дээр байдаг тийм ээ? Өөр хаана байдаг вэ хүүхдүүд? Өөр цэцгийн янз бүрийн тавиур дээр бас хаана вэ хүүхдүүдээ? Том ваартай цэцэгнүүд газар тавьдаг. Цэцгийг хаа тавих ёстой вэ? Наранд нартай ойрхон газар тавих ёстой тийм ээ? Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.